39-р анги зогсоошгүй хүч. Давхар олон байсан тул лимийн хүч тэсвэрээ дэмий үрж болохгүй. Тэрнийг амьсгаагаар дэш цойлон гарч 1-р байрын шагналуулах улаан алтан лууны чүмэгний үрлийг авах ёстой. Лимийн өөрөө нь харван эрхийг харсан сүүдэр тулаанч тайга өргөн хамгаалахыг оролдов. Гэвч лимийн дэндүү хурдан байлаа. Тайг нь цээжиндээ хүрэхээс өмнө хатуу нодрог хэдийн түүний цээжин дээр буусан байв. Пин сүүдэр тулаанчийн цээж хонхойж нурж амнаасаа цус төргөн газарт унан үхлээ. Лимийн 1-р давхрыг амархан давлаа. Энэ нь мэдээж хэрэг байв. Учир нь лимийн хүч ижил бясалгалтай хүмүүсийнхээс аль хэдийн хавьуд авсан байлаа. Дараагийнх нь 2-р давхар. Энэ хэсэгч бас өмнөх шиг хар орон зай байв. Гэвч энэ удаа лимийн өмнө нэгэн хэрцгий араатан зогсож байлаа. 1-р төвшний хэрцгий араатан. 1-р төвшний хэрцгий араатан бие бэхжүүлэх төвшний 3-р шаттай тулаанчтай дүүцдэг. Энэ араатан бол нэг ивэрт хэрс байлаа. 1-р төвшний хэрцгий араатнууд дундаа хүч нь харьцангуй сул. Бие бэхжүүлэх төвшний 2-р шатны оргил төрсөн тулаанчтай ойролцоо чадaltaй. Хэдийгээр хүчин жиргэнч зузаан арьсныхаа ачаар хамгаалалт нь маш сайн. Түүнээс хавгүй хүчтэй. Илүү өндөр бясалгалтай тулаанч хүртэл түүнийг дарахын тулд багагүй хүч гаргах хэрэгтэй. Лимийн өмнө нь олон даваа үлдсэн гэдгийг мэдэж байгаа тул тэсвэрээ дэмий үрхийг хүссэнгүй. Тэр гараа эргүүлэхэд хүйтэн гэрэл татсан яс салгах хутганд алганд нь гарч ирлээ. Түүний оюунд нэг ивэрт хэрсний судас бүтцийн сул цэгүүд өдрийн гэрэл мэт тод харагдана. Хэрцгий араатнуудын сул талыг сайн мэддэг нь лимийн хамгийн тов давуу тал байлаа. Нэг ивэрт хэрс гинэт архиран газарт оргион лимийн рүү дайрав. Хэдийгээр энэ нь хуурмаг орон зай байсан ч лимийн газарт чирхийлэхийг тод мэдэрч байлаа. Хуурмаг тойрог, алах тойрог хоёр адилгүй. Хуурмаг тойрог дах дүрсүүд хүнийг үнэхээр алж чадахгүй харин айц төрүүлдэг. Хүн оюун санаагаа бат барьж байрнаасаа ганхахгүй л бол хуурмаг үзэгдэл сарнана. Харин алах тойрог бол өөр. Тэнд хөдөлгөөнгүй зогсно гэдэг өөрөө үхэл хайсантай адил. Нэг ивэрт хэрс улангассан түүн рүү дайран ирэхийг хараад лимийн гинэт хажууд шүсрэв. Түүний өсрөх хөдөлгөөн хачирхалтай байлаа. Би энэ бараг газартаа зэрэгцэж нэг мөрөн газар шүргэх шахав. Дараагийн агшинд нэг ивэрт хэрсний авраг би түүний хажуугаар өнгөрлөө. Лимийн гараа газарт хүчтэй тулж тэр хүчээрээ араатны хөвлөд ор шоргов. Тэр гараа өргөж хутгаа огцом төсөв. Хүүп яс салгах хутга нэг ивэрт хэрсний урд гуйны төвөөс хагас орчим дохой дээхнүр туслаа. Яг тэр газар нь араатны хөвлийн хамгийн зөөлөн хэсэг, мөн хөвлийн гол судас барилах газар байв. Хутга тосонд орсон мэт гулсан нэвтэрч араатны ямхыг гүнсэтлэв. Цус тасарсан хоолооноос ус олгойдон мэт олголон гарч нэг ивэрт хэрс даслантайгаар уйллаа. Хэрцгий араат нь хүчтэй чичирч байснаа газарт норлоо. Хутганы цохилд амжилттай болсныг хараад лимийн өөрөө ирэхгүй санаа алдав. Энэ шидийн тойрог үнэхээр бодит мэт байлаа. Нэг ивэрт хэрсний хуурмаг биеийн жинхэнэ нэг ивэрт хэрстэй адил бүтцтэй сул талтай. Магадгүй энэ шидийн тойрогт нэг ивэрт хэрсний араатны сүнсийг битүүмжилсэн байх. Тиймээс лим бодит хүчтэй байгаа биз. Амжилттай зүссний дараа лимийн дахин дайрсангүй. Дахин ухарч холдов. Одоо нэг ивэрт хэрсийг алахад хэцүү биш болсон. Гэвч тэр хүчээ хэмнэхийн тулд гоёмсог суургын давхар хооронд амрах боломж байхгүй. Гол судас нь зүсэгдсэн тул нэг ивэр хэрс улам их цус алдаж байв. Хөдөлгөөн найжмаар удаашрлаа. Лимийн дахин боломж хүлээж хутгаа ихэн болгов. Хүүп энэ удаа нэг ивэрт хэрсний нөгөө талын хөвлийн гол судасч тасалдав. Тулааны үр дүн аль хэдийн тодорхой болсон байлаа. Үлдсэн зөвхөн хүлээх л хэрэг. Нэг ивэрт хэрс үхлийн ирмэг дээр савчинд хийжилсээр эцэст нь хүсээгүй ч гэлээ хөдөлгөөнгүй болов. Лимийн 3-р давхарт орлоо. Хин энэ 3-р давхарт орчлоо. Гоёмсог суургын гадна хэдэн настан 3-р давхрын бичээсийн тэмдэгтүүд хөдөлж гэрэлтэж байгааг харжээ. 3-р давхар идэвхжиж байна. Гэхдээ хин орсныг тэд мэдсэнгүй. Ван Янфэмбах насыг нь бодолцвол тэр хамгийн хүчтэй. Лимийн давуу тал нь тулааны зүрх төрөлхийн тэнгэрлэг хүч. Гэхдээ бодит тулаанд хүчин зөвхөн нэг хэсэг. Хурд чадвар, тулааны техник гэд бүх хүчнээс дутгахгүй зүйл. Ихэнх нэр дэвшигчид одоо ч 1-р давхарт гацж байна.
Ван Янфэн аль хэдийн 3 дахь давхарт гарсан бол үнэхээр сүрхий юм. Настнууд эрэлсэж байх зур өөр нэг хүн 3 дахь давхарт хүрв. Энэ хүн бол Ли Минээс ердөө 30 амьсгаагаар л хоцоржээ. Тэр бол Ван Янфэн байлаа. Ван Янфэн Ли Мин хоёрын нас ойролцоо. Тиймээс 2 дахь давхарт тэдэнтэй тулцсан өрсөлдөгч ижил байв. Хоёр талд нь бие бэхжүүлэх төвшний 2 дахь шатны оргилдод тэнцэх 1-р төвшний хэрцгий аратан гарч ирсэн. Ван Янфэн бие бэхжүүлэх төвшний 3 дахь шатны ихэнд хүрсэн. Түүнээс гадна түүний тулааны чадвар үеийнхнээсээ давв. Тэр хэрцгий араат нь түүний өрсөлдөгч биш байлаа. Гэвч тэр араатны арьс ширүүн махан зузаан тэсвэр сайтай тул Ван Янфэн түүнийг дарахад нэлээд жинхэнэ хүчээ зарцуулжээ. Гоёмсог суврагад амралт гэж үгүй. 3 дахь давхарт Ван Янфэн 2 урт сэлэн барьсан харанхуй сүдэр мэт 2 хүнтэй нүр туллаа. Эдгээр сүдэр тулаанчд бие бэхжүүлэх төвшний 3 дахь шатны ихэнд байв. Ван Янфэн шүдээ зууж эрхэмсэг төрхөө хадгалан зогсно. Тэр энэ 2 тулаанчийг давж чадна. Гэхдээ жинхэнэ их хүчийг хэрхэн ашиглахаа сайн тооцоолох хэрэгтэй. Эс бүгээс 4 дахь давхарт нэвтрэх улам хэцүү болно. Тэр аль болох хурдан ялах ёстой. Бүх биеийнхээ жинхэнэ их хүчийг эргэлдүүлж гэр бүлээс нь уламжлагдсан ирсэн тулааны техник болох 9 үнний замыг ашиглахаар болов. Энэ үед Ли Минч мөн 3 дахь давхарт бие бэхжүүлэх төвшний 3 дахь шатны ихэнх үеийн 2 сүдэр тулаачтай нүр тулсан байлаа. Бие бэхжүүлэх төвшний 3 дахь шат бол дотор өргөтөн бэхжүүлэх шат. Ердөө 3 дахь давхарт ийм төвшний дайсантай тулгарна гэж тэр бодсонгүй. Тэгээд бүр 2, 4, 5 дахь давхрын хэцүүг төсөөлөхөд л хангалттай. Дээрэс нь давхар хооронд амрах боломжгүй. Дунд иргэм насны 5 дахь давхрыг давах боломжгүй гэж итгэлтэй хэлсэн нь аргагүй юм. Ли Мин жинхэнэ хаосын аргаа эргэлдүүлэхийн зэрэгцээ 2 сүдэр тулаанчийг нүднээсээ салгалгүй боломжтой ажиглав. Одоогоор тэр 2 хөдөлсөнгүй. Энэ богинохон мөчийг ашиглан жаахан ч гэсэн хүчээ сэргээж чадвал сайн. Хэдийгээр тэр одоогоор жинхэнэ их хүч зарцуулаагүй байсан ч гэсэн гэвч 2 тулаанч түнд боломж өгсөнгүй. Тэд нэгэн зэрэг үсрэн хурч ирэв. Нэгэн зүүнээс нөгөө нь баруунаас дайрлаа. Хоёулынгийнх нь бие ширүүн алах санаа орилж байв. Энэ 2 тулаанч гайхалтай хурдан бөгөөд хамтын ажиллагаанд төгс байлаа. Тэдний хөдөлгөөн нэг бүхлийн 2 тал мэт таарч байв. Нэг тулаанч урт сэлмээрээ газараа шүрдэн цавчив. Ли Мин цохилтоос бултахын тулд үсэдлээ. Гэвч нөгөө тулаанч Ли Мин агаарт эргэж буяа. Энэ цавшааныг ашиглан сэлмээ түүний цээж рүү хатгалаа. Ха! Ли Мин дуу алдаж хөлөө гинэт сунгон тэр тулаанчийн бугуур руу өшөглөв. Кача! Ганц хөшгөлтөөр тулаанчийн бугуу хугарлаа. Гэвч сүүдэр тулаанч дөвдөлд мэдэрдэггүй байв. Тэр зөвхөн бугуугаа сэгсэрч дараа нь алгаа урагш цохилоо. Түүний хөдөлгөөн бүр хамгаалтгүй өөрийгөө бүрэн ил гаргасан байв. Эдгээр сүүдэр тулаанч зөвхөн товтолдог. Тэд хамгаалж чадахгүй, ухарч чадахгүй. Энэ бол 2 тал хамт сүрхийг хүссэн амиа зөөлөх тулааны арга байлаа. Энэ мөчид Ли Миний хуучин хүч шавхагдаж шинэ хүч хараахан бүрлдээгүй байх ёстой байв. Гэвч одоо түүнд шинэ хүч бий. Өрсөлдөгч нь ийм өөрийгөө өсгөх аргаар туллаж байгааг хараад Ли Мин жинхэнэ хаосын аргаа хүчээр эргэлдүүлж жинхэнэ хүчээ ураг шахав. Түүний нудраг нисэн гарч сүүдэр тулаанчийн арга даалгатаа мөргөлдлөө. Пин. Сүүдэр тулаанч хідэн алхам ухарч амнаасаа цус төрөглөө. Харин Ли Миний цус амьсгалт нь төр зур ориглон хөдөлсөн төдий. Тэр амархан дарж хич харах авсангүй. Гэсэн ч тэр дотроо баг зэрэг гайхав. Энэ 2 сүүдэр тулаанч дэд төвшний мастер биш, сул дорой огт биш. Тэдний ойр хамтын ажиллагаа амиа золиослох тулааны арга үнэхээр төвхтэй хэцүү байлаа. Тэгээд энэ ердөө 3 дугаар давхар, цаана 4, 5 дугаар давхар бий. Гайхсан ч Ли Мин ганц хорон төдий ч зогссонгүй. Тэр буцах хүчээр газарт буусан даруйдаа шархацсан сүүдэр тулаанч амьсгаагаа цуглуулж амжаагүй байхад нударгаа түүн рүү чиглүүлв. Нөгөө сүүдэр тулаанч энэ үед түүнийг зогсоохоор угсэв. Тэр урт сэлмээ 2 гараараа дээш доош хүчтэй сувчлаа. Энэ цохилт Ли Минийг 2 хуваахыг зоржээ. Ха, одоо чиний ээлж үх. Ли Мин нудраг зөвхөн хуурмаг хөдөлгөөн байлаа. Тэр гинт иргэн гардах яс салгах утгаа сонгож сүүдэр тулаанчийн эрен дээр хөндлөм цавчив. Бум! 2 ирэг мөрөлдөд оч усэрлээ.
Хутга сэлэмтэй мөргөлдсөн ч Лимми хоссонгүй. Энэ бол түүний аимшигтай биеийн хүчний илэрл байлаа. Надад ялагт Лиммийн урт сэлмийг хаасныхаа дараа сүүдэр тулаанчийн цээжний төв рүү нударгаа зөхөв. Пин бүдүүн дуугарав. Өрсөлдөгчийн хавирга норч зүрхэхэн тус газраа өвхлийн цохилт аван газар дээрээ насарав. Нэгийг нь дарсны дараа нөгөөг нь аль хэдийн шархацсан тул аюул болохоо болжээ. Лиммийн сүүлчийн сүүдэр тулаанчийн хөл рүү хид хид өшөглөөд дараа нь хутгаараа сөлбөв. 3 дугаар давхар давлаа. Гоёмсог суврын гадна насноо 4 дугаар давхрын шидийн тойрог гэрэлтгийг хараад бүгд цочив. Тэнгэр минь 4 дугаар давхар. Гэхдээ ердөө хагас хүч шатаах хугацаа л өнгөрлөө. Таалагдсан бол лайк дарж wild card аудио сувгийг subscribe хийгээрэй. 40-р анги 4-р давхрыг давсан нь гоёмсог суврын гадна зогсож байсан настангууд 4-р давхрын шидийн тойргийн гэрэлтгийг хараад бүгд цочив. Тэнгэр минь 4-р давхар. Тэгэхэд ердөө хагас хүч шатаах хугацаа л өнгөрлөө. Энэ YMF-ийн энгийн хүн биш юм. Настууд YMF-ийг 4-р давхар төрнө гэж аль хэдийн таамаглаж байсан ч ийм хурдан хүрнэ гэж бодоагүй байлаа. Ийм хурдтай бол YMF-ийн 4-р давхрыг нэвтлээд 5-р давхар түл тавьчих мэднэ. 5-р давхар бараг боломжгүй гэж би бодож байсан ч одоогийн нүр дүнгээрээ бахархахад хангалттай. Харин Лимми, Лин Тиншан хоёрын ах бол тэр хоёрын үр дүнч бас мууг байсан. Лин Тиншан гэдэг нь төрөлхийн тэнгэрлэг хүчтэй өндөр бедрүүн залуу байлаа. Тэр ч бас 15-тай. Лиммийн Лин Тиншан хоёулаа 15-тай. Бие бэхжүүлэх төвчний 2-р шатанд хүрсэн мөн төрөлхийн тэнгэрлэг хүчтэй. Ийм насандаа ийм хүчтэй байна гэдэг үнэхээр гайхалтай. Гэвч олон насны нүдээр энэ хоёрыг YMF-тэй харьцуулбал ялгаа байсаар байлаа. Лиммийн төрөлхийн тэнгэрлэг хүчтэй нүнэн. Гэхдээ тэр ердөө бие бэхжүүлэх төвчний 2-р шатанд байна. Харин YMF-ийн 3-р шатанд хүрсэн. 3-р шатны гол онцлог нь жинхэнэ их хүч дотор эрхтнүүдэд нэвчин шингэдэгт оршино. Дотор эрхтэн бэхжүүлэх шатны тулаанчдын зүрх уушиг хүчрэгчин амьсгал нь уртсаж тэсвэр нь 2-р шатны тулаанчдаас хэд дахин илүү болдог. Мэдээж YMF-ийн техник хурданч давуу. Хүчээр нь харьцуулсан ч YMF-ийн үр дүн Лимминээс өрдөө 300 жингээр л бага байсан. Ялгаа нь тийм ч их биш. Энэ 3 дахь сорилт ямар нэгэн гинтийн зүйл гарахгүй л бол YMF-ийн 1-р байр эзлэх нь тодорхой мэт байлаа. 3 дахь сорил эцсийн үнэлгээнд хамгийн их чинь эзэлдэг. Хэрв YMF-ийн энэ сорилт 1-р орвол түүний авьяас Лимминээс давуу тул элсэлтийн шалгалтын 1-р эрт хүнд очих байв. Гэвч үүндээ яг энэ мөчид YMF-ийн 3-р давхарт хүндхэн толдож байлаа. Энэ хоёр сүүдэр тулаачийг давна гэдэг хэцүү. Хэдхэн нүүдэл солилцох бүрд түүний аминд халтай довтлоо ирнэ. YMF нэгийг нь дарахын тулд асар их хүч, жинхэнэ хүч зарцуулсан. Дээрээс нь өөрөө хөнгөн шах авчээ. Хараалт яагаад ийм гаж хэцүү юм бэ? Манай гэр бүлээр уламжлагдсан 9 үнний замыг ашиглаж байхад ганцыг нь лаллаа. Ингээд байл 4-р давхар төрөх боломж улам бүр тодорхойгүй болж байна. YMF санаа зовж байв. Тэр дотоод жинхэнэ хүчнийхээ 20%-ийг аль хэдийн зарцуулжээ. Энэ зүүдэн оронд тэр үрл ийм хэрэглэж нөхөж чадахгүй. Зөвхөн 3-р шатны дотор эрхтэн бэхжүүлэх төвчнийхээ давуугаар хүчээ багаар сэргээхээс өөр аргагүй. YMF-ийн жинхэнэ хүчний зарцуулалтаа санаа зовж байсан бол Лиммийн ч мөн ижил асуудалтай нүр тулж байлаа. Тэр дотор эрхтэн бэхжүүлэх шатанд хүрээгүй. Харин ердөө бие бэхжүүлэх төвчний 2-р шат буюу махан бие бэхжүүлэх шатанд байсан. Тиймээс түүнд илүү л амин хүч байхгүй бөгөөд хөдөлгөөн бүрний илүү их жинхэнэ хүч зарцуулна. Аз болоход Лимминд жинхэнэ их хаосын арга бий. Тэр уг аргыг эхний шатанд багахан амжилт олсон. Энэ эртний аргад биеийг эргэлдэхэд жинхэнэ их хүчин тасралтгүй нөхөгдөж байлаа. Хэдийгээр түүний хязгааргүй хэрэглэж болох ч одоо түүнд ирж буй асар их дарамтыг багасгахад хангалттай байв. Энэ удаа Лимминий өмнө 1-р төвчний 2 хэрцгий аратан гарч иржээ. Төмөр үеигт баавгай. 1-р төвчний хэрцгий аратноо дотроо хүчтэй сул гэж ялгаатай. Нэг ивэрт хэрс бол сулдаа орно. Тэр бие бэхжүүлэх төвчний 2-р шатны оргилтой ойролцоо. Харин энэ төмөр хоёрт баавгай бол бие бэхжүүлэх төвчний 3-р шатны оргилтой тэнцэн. Тэгээд бүр 2 ширхэг Лимминий царай нухацтай болов. Тэр өмнө 3-р шатны оргилд хүрсэн өрсөлдөгчдөд тулдаж үзээгүй. Нэгийг нь ялна гэдэг ч бүрэн итгэлтэй биш. Гэтэл одоо хоёртой зэрэг тулдах ёстой. Хамгийн чухал нь энэ тулаанд 2 хатуу нөхцөл бий. Нэгдүгээрт тэр хязгаарлагдмал жинхэнэ хүчээ шахаж болохгүй.
Хоёрдугаарт тэр ганц шарх авч болохгүй. Лимийн амьсгаагаа тогтоо төмөр хуягт баавгаан тухай мэддэг бүх нарийн зүйлээ эргэн санав. Төмөр хуягт баавгай хүч 5,000 жин, хурдан жаахан удаан. Гэхдээ бүх биеийг нь зузаан яслаг хуйг бүрхдэг. Сэлэм жад ийм хуйгийг нэвтлэхэд хэцүү. Түүнд илт тод сул цэг бараг байдгүй. Хуйг нь шууд сул талгүй гэдгийг мэдэж байсан ч Лимийн төмөр хуягт баавгай өөрөө сул талтай гэдгийг бас мэднэ. Тэр яслаг хуйгнууд уулзах хэсэгт байдаг хэдхэн жижигхэн завсар. Тэдгээр завсар үе мөчний хэсэгт байрладаг. Маш нарийн онилоход хэцүү. Хэрвээ ширүүн тулааны үр дүнд тэр газрыг зохихыг хүсвэл харцаа бүрэн нээж агшин зуурын дүнэлт болон өвгөө наривчлал ашиглах ёстой. Гэхдээ жинхэнэ их хаосын аргыг бэлтгэсний дараа Лиминий мэдрэх чадвар шин түвшинд хүрсэн. Түүнээс гадна олон жилийн яс салгах ажлаар түүний дүнэлт оновч улам бүр сайжирсан байлаа. Жуян хагас жилийн өмнө энэ хоёр төмөр хуягт баавгайг амархан дарж чадах байсан. Одоо бол бүр ахисан тодорхой. Би ингэж түнд ялагдаж болохгүй. Лимийн хоёр төмөр хуягт баавгайг ширтгэхэд зүрхэнд нь тулааны хүсэл өргөлж эхлэв. Хүү. Төмөр хуягт баавгай нэг нь гинэт өсрөн зузаан хүн царвуугаараа Лимийн рүү зөхөв. Төмөр хуягт баавгай 1000 гаруй жинтэй. Түүний аимшигтай хүч нэмэгдэхэд энэ цохилт нь заанагч унгааж мэднэ. Лиминий нүд томров. Тэр ухарсангүй. Харин эрхэмсэг шувуу нисэх мэт уян дэлгөөнөөр төмөр хуягт баавгай хажуугаар зүрв. Түүний харц баавгай хэвлийн хэсэгт хоёр яслаг хуйг нийсэн яг нэг цэг дээр төвлөрлөө. Дараагийн агшинд хутгаа цоо хатгав. Энэ ердөө энгийн яс салах хутга байсан. Гэвч Лимийн энэ хутганы хөдөлгөөнийг хэдэн 10,000 удаа давтсан. Хоёр хутга яс салах хуйгны завсраар өөгүй гулсан орлоо. Ир маш хурдан байв. Зузаан махан дотор өчүүхэн саад мэдрэгдсэн ч дараагийн агшинд бүр гүнсэв. Зохилт бууснаас хурууд авчихын төдийд хугацаа өнгөрөхөд цус агаарт олгоодлоо. Па төмөр хуягт баавгай галзуурсан мэт болов. Энэ хутганы шарх үхлих биш. Тиймээс тэр улам тогширч галзуу мэт Лимийн рүү дайрав. 40 хүрэхгүй хүн хасагдаж 50 гаруй хүн тэнцлээ. Муугийн үр дүн байна. 7 гүн ухааны тулааны ордны нэгэн настан гоёмсог суврагаас хөөгдөн гарсан нэг дэвшигчдийг хараад удаанаар хэлв. Гоёмсог сувраг гаднаасаа бүрэн битүү. Наснууд шинчаан мэрэгд биш бол дотор нь юу олж байгааг харж чадахгүй. Тэд зөвхөн нэр дэвшигчид аль давхраас хөөгдөж гарч байгаагаас хэр хол явсныг нь дүгнэдэг байлаа. Хэрв нэгдүгээр давхраас хөөгдвөл хасагдана. Хоёрдугаар давхраас хөөгдвөл тэмцэнэ гэсэн. Нэр дэвшигчид гоёмсог суврагад орсноос хойш 15 минут өнгөрчээ. Тэд бүгд аль хэдийн нэгдүгээр давхрыг давсан. Зарим нь 3 дугаар давхарт хүрсэн. Зарим нь бүр 4 дугаар давхрыг сорж байлаа. Одоо 5 хүн гараагүй байв. Нэгэн насны ийн хэлэх мөчид гоёмсог суврагын тэмдгүүд гэрэлтэж дахин хоёр нэр дэвшигч хөөгдөн гарч ирэв. Тэд 3 дугаар давхраас хөөгдөжээ. Өөрөөр хэлбэл 3 дугаар давхарт ялагдсан гэсэн. Харин тулаанч даруй урагш гүйж ухаан алдсан нэр дэвшигчийг асран авч явлаа. Энэ хоёр нэр дэвшигч бие бэхжүүлэх төвчний 3 дугаар шатны оргилд хүрсэн хүмүүс байсан. Хүчний сорилт тэд 2300 жин гаргасан. Харамсалтай нэг нь 17-той, нөгөө нь 18-тай. Тэд гоёмсог суврагын 3 дугаар давхрыг нэвтэлж чадаагүй ч ийм үр дүнгээр бахархах бүрэн эрхтэй байлаа. Энэ хоёр хөөгдөн гарах үед Лань Юньвэ шууд тэдэн рүү харж тэд Лимийн биш гэдгийг даруй ялгав. Гоёмсог суврагад орсон 92 нэр дэвшигчээс 39 нь аль хэдийн хөөгдсөн байлаа. Лань Юньвэ тэдний дунд Лимийн байхгүй гэдгийг тодорхой харж чадсан. Энэ нь ганцхан зүйлийг илтгэн. Лимийн одоо ч гоёмсог сувраг дотор байна. Лимийн Лань Юньвэ оруулаа үлээлийг хазаж нүдэнд нь дурсамжийн ман татав. Тэр үүний утгыг ойлгож байлаа. Лимийн тэнцсэн. Тэгээд дор хаяж 3 дугаар давхарт хүрсэн байна. 3 дугаар давхар гэдэг үнэндээ асар том нэр төрийн хэрэг. 7 гүн ухааны тулааны ордны бүртгэлд гоёмсог суврагын 3 дугаар давхрыг давсан хүмүүс хожим бие бэхжүүлэх төвчний оргил 6 дахь шат болох судас нэвтрүүлэх шатанд төрсэн байдаг. Хааны засаг судас нэвтрүүлэх шатанд төрсэн бүх тулаанчдад улсын дотор цол зэрэг олгодог. Хэдийгээр 3 дугаар зэрэглэлийн викенд цол төдий ч энэ албан тушаалаас нэг их ялгаагүй. Тэрч байтугай удам дамжсан. Энэ бол язгууртны цол. Тэнгэрийн аз хаант улсад энэ нэр төр язгууртны бэлэгдэл юм. Нэг хүний хувийн алдар гавьяагаар бүх гэр бүлийн язгууртны игнэнд орж өвөг дээдсийнхаа нэрийг мандуулна. Яг тэр үед өөр нэр дэвшигч 4-р давхраас хөөгдөн гарч ирэв.
Энэ Лиминий 3 дугаар давхрыг давсан гэсэн үг. Гадаад төрх нь бүдүүн ширүүн өндөр чирэг тэрхүү бол төрөлхийн тэнгэрлэг хүчтэй Лин Тиншан байлаа. Тэр бүх хүчээ шавхан хүнд шарх авч байж 3 дугаар давхрыг давсан боловч 4 дугаар давхар төрмөгцөө бараг шууд ялагджээ. Энэ Лин Тиншан сайн үр дүн байна. Нөөц зарцуулж хөгжүүлэх үнцэнтэй. Үнэхээр муугүй. Одоо 2 хүн л үлдлээ. Лимин, Ван Янфэн. Лимин одоогийнхаа хүчээр ингэж тэсэж байгаа нь амаргүй хэрэг. Түүний хүч Лин Тиншанаас илүү. Дээрээс нь тулааны зүрх нь маш бат. Гэхдээ 4 дугаар давхрыг давна гэдэг тодорхойгүй. Лимин байтугай Ван Янфэн амаргүй байх болно. Пох. Лимин нэг утгаар цавчхад төмөр уягт баавгаан хөлнөөс цус олгойдон гарлаа. Ууралсан баавгаа түүнэр үсрэн дайрахад Лимин өнгөрөн холдов. Энэ үед 2 төмөр хуягт баавгаа аль хэдийн цуст баавгаа болон хувирсан байлаа. Хуягны сул завсрууд дээр нь хэд хэдэн хотгоны шарх гарсан байв. Шарх бүр үхлих биш. Гэхдээ цус алдалт хурдтай нэмэгдвэл энэ өөрөө үхлийн аюултай. Их хэмжээний цус алдсанаас болж 2 төмөр хуягт баавгаа хөдөлгөөн ил удааширчээ. Боломж. Лимин 2 баавгаан дайралтаас тойрон болтов. Цус алдалт ядаргаанаас болж тэдний хамгаалсан засвар гарч эхэллээ. Лимин 9 мэт дээш өсрөв. Төмөр хуягт баавгаа хойд 2 хөл дээр өндиж сарвууга хүчтэй савлаа. Гэвч Лимин аль хэдийн замаас гарсан байв. Бултхын зэрэгцээ тэр яс салах хотгой шууд төмөр хуягт баавгаа нүд рүү хатгав. Аимшигтай шархнаас цус олгойдож төмөр хуягт баавгаа уур өвдөлтөөр дүүрэн архирлаа. Лимин гараа зангидан алах шиг хүчээр хотхны ишин дээр нударгаараа бүлв. Яс салах хотго араатны тархи руу шууд шигдлээ. Төмөр хуягт баавгаа өхөв. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас